पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसकी तीर शांति का स्रोत करुणा की धार गिरधर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Хунтаж. Эхмэн. Бид их шаардлагуудыг зөөчлөө. Одоо тэдний хүмүүс эмчилж асарч байгаа. Та гэр бүл дээр оч. Энэ хүмүүс ч бас миний гэр бүл Дариухан ордон руу яв. Та тэнд илүү хэрэгтэй. Бүгд санаа зовж байгаа. Хаантан, хатантан. ээж Гопа Рахул Хунтаж. Сиддарт. та нар яав? Гол нь чи зүгээр үү? Бандол чамайг отож дайрсан уу? Үгүй. Би өөр замаар явсан. Ийм болно гэдгийг мэдсэн бол би Энэ гентийн довтлогоо. Хоёр талаас дайрахад бид зэрэг хуваасан. Даан ч бид цөөхүүлээ байлаа. Гэхдээ зэрэгтэй тулалдсан. Тэд нэг талаас дайрсан бол бид Кошалын хааныг ялах байлаа. Бид хамтдаа байсан. Харин чи ганцаараа. Тэгээд л санаа зовоод та мэднэ хаа. Дайныг зогсоохгүй би Магада явсан. Бимбисар хааны ич довтлогоог зогсоосон. Үгүй бол ээж ихч нар яасан бэ? тэд исэн юм дээ. Одоо айлтгүй Сиддарт. Харин хаан Юу хаантан та хэлээчтэй. Зүгээр үү? аха шахацсан. Гэхдээ амьд. Сиддарт.
Аава. Хөө минь. Монтаж. Чамайг эсэн мэнд байгаад баяртай байна. Кабела вастугийн хан ширээ бат хിവэр байна. Удахгүй манай улс орон хөл дээр босон. Чи энд байгаагүй нь болж дээ. Байгаагүй дээ. Харамсаж байна. Би байсан бол ийм юм болохгүй. Үгүй. Хүмүн харамсах хэрэггүй. Өмнөх дайнд Прасанжитиг би хатуу ялаар шийтгсэн бол өдөрт энэ дайнд дууссан. Гэвч тэр үед би төрөгдсөн шийдвэр гаргаж. Та зөв шийдвэр гаргасан. Тэр шийдвэр дайны хувьд заяаг эргүүлсэн. Үгүй хонтаж. Өхөө минь. Ширэнгийн хуулийг чи мэднэ. Амьтдын аль нь хүчтэй тэр амьдрна. Улс төр бол ширэнгийн хуулиас өрцгүй. Хэн хүчтэй тэр нь ялна. Санжаа аратанд бөө итэг. Хэрв итгэхэд дараа нь тэрэнд бариулбал аратны буруу биш. Итгэсэн хүний алдаа. Эргэн тойрон уйгаа шүү та. Бидний энэ хүсэл ясалтай байх юм да. Таны түмэн зөв. Өчтөр гихтэл би хизээч ийм юм болно гэж бодоогүй. Юу болсныг асуугач. Тэгвэл би яри. Рахул өчтөр мөлхөж байхдаа Кент ойлаад хүүгээ дуудтал толгоогоо ингэж өндөөж өргөснө над руу хараад тэгээд инээс Рахулын гар нь их чадaltaй юм билээ. Тань тайтал
өсөж том болохын хэрээр хүчин нэмэгдэнэ. Сэлмээ аваад хүмүүсийн толгойг тас цавчиж тэднийг хөнөөнө. Та юу ярина вэ? Эзэн тусаа хамгаалах нь үүрэг. Би итгэхгүй байна. Тэнгэрт ч сүжиг минь муурлаа. Та нүгэлтэй юм ярьж байна. Яш. Хэрэг эзэн тэнгэр байдгийн бол ингэхгүй байсан. Зовх гэж төрхийн учир юу байна? Яагаад хүн атаажуудаа үзэн ядах сэтгэлтэй болсон юм бэ? Тэнгэр биднийг нүгэл хийлгэж байна. Яах гэж бид дайдаж хүн амтыг хөнөөдөг юм бэ? Улс орноо юунд өргөжүүлдэг байна? Ядуу хүмүүс шаштрыг судалж болно шүү. Чи итгэхгүй байж магадгүй. Гэхдээ гадаа энд байгаа цэцгэлээс ч олон үгсэн хүнийг би харлаа. Хаан байгаад яах юм бэ? Тимч хүсэл алга. Би зовлонгоос хол баймаар байна. Тэвэн амьдрах юмсан. Тэвэн. Хунтааж Сиддарт морлон ирлээ. Хунтааж Сиддарт манц тугай. 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 Өршөөхтөн. Та нар энд тулалдаж байхад би өөр газар байлаа. Намайг өршөө. Бүү өршөөл эргэтэн Хунтааж Сиддарт. Харин ч та Магадад байсан сайн болж. Хунтааж. Одоо Прасанжитаас хариугаа авахд Магадагийн хаан бидэнд туслана. Эрхэм Тапода. Бид олон хүнээ алдлаа. Одоо байлдах хэрэггүй. Яа нэгнэ Хунтааж. Бид бол дайчид дахиж тулалдана. Энэ удаа бид харж хяар цохиж өшөөг авна. Тэр Прасанжит бидний гиндүүлж араас хутгалсан. Санаа муу тийм хүний гисгэх нь харин ч багтана. Бид Прасанжитийн толгойг авах хэрэгтэй. Авах хэрэгтэй. Чагжаалсыг мандуудъя. Чагжаалсыг мандуудъя. Чагжаалсыг мандуудъя. Байлдвал дахиад л цус урсна. Ард иргэд маань зовж хот минь балгас болно. Энэ дайны галд хүн төрлөختөн шатна. Хунтааж. Хаантан шаргацсан байхад та ийм юм ярьж байдаг чинь таны ухаан саруулуу. Дайстай дарыг гэж та бодох хэрэгтэй. Би уухтай байна. Гэхдээ дайсанд биш. Дайснаас илүү би энэ үзэн ядалтыг устгамаар байна. Дайн бол утга учиргүй зүйл. Энэнийг мэдвэл Шагжаа угсааныхан бид ядагдаж үзээгүй. ядагдаж үзээгүй. Өөлийг болсон үзэл бодлоо март. Ирээдүгээ одоо бод. Улс 100 жил босож нэг өдөрт суйрдаг. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг Хунтааж. Гэхдээ бид нэр төрөө сэргэмээр байна. Капилавастугийн ард түмний алдар сүг дахин цуурай тулах цаг болсон Хунтааж. Нэр төр гэж юу вэ? Алдар түрх арга байх нэ? Дарангуйл, зиндархал, гадуурхал. Энэ бүгдийг хүн бүтээсэн. Газар, ургамал, мод, агаар тэнгэр хиний юм бэ? Бидний өвөг дээдсийн. Өвөг дээдсээс асуувал тэд юу гэх вэ? Бас л ингэж хариулна. Үнэн дээр энэ бүхэн хиний гэж.
Та нарыг биш юм бол яриад байх юм байхгүй. Дайн ямар хэрэгтэй юм бэ? Дайн юу ч авчрахгүй. Харин энх тайван гэж ярил заавал дайн бол тийм хунтайжаа. Тийм ээ. Хэрвээ Магадатай хавсарч дайтныг ивэл би тэдэнд буцах тушаал өгнө гэж мэдээрэй. Эхмэ. Та шагжаа улсынхан эсрэг үг хэлж байна. Би яасан ч зөвшөөрөхгүй. Цэргийн жанжаа. Бид олонний үгээр явах ёстой. Одоо болно. Чамайгүй 50 байцгаа. Энж битгий яар. Тэгэлэр хунтайчд санал нийлэхгүй. Тийшээ гарцгаа. Хунтайчаа. Шодотан хаан байсан бол бас л тайтхыг сонгох байсан. Улас төр бол ширэнгийн хуулиас урцгүй. Хэн хүчтэй тэр яв. Хунтайч. Энд бүх хүн дайтахар боллоо. Та одоо шийд. Бидэнтэй юу? Үгүй юу? Би дайтхыг төвчихгүй. Цаашд ч гэсэн эсэргүүцэн. Хэрв та бид бүгдийг үл дэмжвэс синтэд суух хэрэг байхгүй. Зогсоорой. Та хэн бэ? Бодлоо хэлснийхэн төлөө Гаврыг 10 ташуур жанч. Үгүй хаан. Эдэнтэй намайг өршөөгөөчтэй. Хэрвээ би худлаа хэлсэн бол миний үр тарай тамайг хураагтун. Ханта та Гаврыг өршөө. Тэр дахиж худлаа хэлэхгүй. Эзэнтэй би хотоос явна. Явхаас өмнө Хунтайч Сиддарттай уулзмаар байна. Та надад үнэн зөв амьдрахыг заасан. Би одоо хизээч худлаа хэлэхгүй байхаар шийдсэн. Надад итгэж болно. Худалдаач Гаври? Тийм ээ. Тийм ээ Хунтайч. Вайши Гаври. Би чинь ялдуунж байсан хүн. Тэгэхэд та надад тусалж амьдрах боломж өгсөн шүү дээ. Хотоос та тэгээд яваа юу? Тийм ээ.
Би хийгээгүй хэргийн төлөө яал идэлсэн. Хэн нэгэн намайг ашиглаж. Гэхдээ одоо нэгэнт энэ өнгөрс. Одоо хаан байгаа юу? Вайшалид хунтажа. Вайшалид байгаач сэтгэл минь үргэлж энд Капилавас тут юу болсныг сонсоод би туслахаар ирлээ. Хунтажа, би та нарт тариа авчирсан. Авно хунтажа. Танаас хурш. Эндээс та хаашаа явах вэ? Би өмнө нь энэ хотод тариа өгөөгүйгээс болж буруутан болсон. Одоо харин өөр шинэ хотод тариа тараадаг ажилтай. Өөрөө? Тийм ээ. Та надад цэргүүд таны ахыг өөр хот руу аваад явсан гэж байсан. Болж игэл та намайг аваад яваач. Тэр хотыг хармаар байна. Хунтажа. Ордон руу буцъя. Хаантан хүлээж байгаа шүү дээ. Эхлээд шинэ хотыг үзье. Би нэрийг л дуулсан болохоос ерөөсөө хараагүй. Явъя гаври. Хунтажа. Чич бас яв. Алив. Яваарай. Эдгээр чинь юу вэ чанна? Эднэр үйлийн үрээ эдэлж байгаа юм хунтажа. Юу үйлийн үр? Хүн юу хүсснээсээ болж ядуу эсвэл баян болдог. Гэтэл энэ хүмүүс ямар буруу юм хийсэн байх вэ? Хунтажа. Эднэр өвчтэй. Бас настай. Цаг хугацаа хэнийгч ялгадаггүй. Баян эсвэл ядууч вэ? Заавал өтөлж хөгшөрнө.
Бид бас өгшөрөх нэ. Би чи Тийм ээ. Хүн болгон өтөж хөгшрөөд эцэст нь хорвоог орхих замтай. Хөгшөрхөөр гоо сайхан би мэдрэмж доройтно. Хүүхэд, залуу, өтөл нас, амьдралын хүрд, өтөл нас. Баяж. Баяцгаа. Баяж. Яагаад зодно вэ? Хунтаача, та чи яаж байна? Энэ өвчтэй хүн хурч болохгүй. Намайг өвчтэй байхад бүгд л хурч байсан шүү дээ. Тэр бол жирийн өвчин хунтаача. Энэ уян өвчин. Уян өвчин. Бид бас тусах уу? Үгүй. Энэс гадна олон өвчин бий. Үйлийн үрээр бид ядуурч. Үйлийн үрээр бид өвдөж байна. Хойв цаяг өөрчлөх арга байхгүй гэж юу дээ. Энэ бүх зовлог чухам яаж арилгах вэ? Бүх хүнийг жаргалтай болгох юмс. Чам мэд хүмүүс байвал жаргалтай байна гэж хизээч байхгүй. Алло. Энэ дээгүр алхах. Яаж байна? Энэ хэн гэдгийг мэдв үү? Энэ бол хунтаач. Мэднэ. Тэгэл цацж байна. Энэний балгаарл бид энд үүлээ үзэж байна. Алло алхах чи. Чи үгээ бодоорой. Энэ хүн хунтаач шүү. Би ямар гим хийсэн бэ? Хорвоод мэндэлгэн чиний гин балаг. Зэн чи хийснэр чи хаан эсвэл даяанч болно. Тийм болоод эцэг чинь зарлиг буулгаж ядуу өвчтэй хөгшин хүмүүсийг хотоос гаргасан. Бидний хуурч энэ тамийн нүхэнд хорсон. Чамаас л болсон. Энэ бол чиний гин балаг. Яагаад ингэсэн гэж? Чамайг зовлон зүдүр харвал даяанч бодно гэдгээс имээсэн юм. Бид тэсвэрлэшгүй зовлон дунаж цөхрөнгөө барж байна. Энд чийл буруутай. Манайхан ямар тэнгэр шүтдэг гэж бодож байна. Эрэлгийн эзнийг бид энэ зовлонгоос салахыг үхлийн тэнгэрээс өдөр бүр гуйдаг. Би хүн гэдэг нэрийг гутаач. Чана. Би өрн Димитрис юм байна. Үгүй хунтаача. Энэ тийм байх ёсгүй. Энэ хотлоо. Итгэхгүй байгаа юм бол яваа тэр эцгээс асуу. Бардам зан нь биднийг ийм болгосон. Сүнсэн амгадан болтугай. Болтугай. 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 Сүнсэн амгадан болтугай. Хаантай.
Та надад ээжийн минь тухай тэр шинэ гээд байгаа хотын талаар яагаад ирсэнгүй вэ? Надаас олж хүмүүс гэр оронгүй болсныг би мэдэхгүй өнгөрчихнө гэж та ер нь бодоогүй үстэй. Одоо би яах вэ? Өөрийгөө уучлж чадахгүй байх. Төрсөндөө ч харамсаж байна. Заримдаа сайхан ирээдүйн төлөө байга амьдралаа золиослох ёстой. Хаан ширээн задарсныхаа дараа чи олон хүнд орон гэр барина. Улсаа хөгжүүлнэ. Буянтай хаан ард иргэдтэй жаргал авчирдаг юм. Тэгээд би чамайг хаанаар өргөмжлөнө. Үнэн дээр би буянтай хаан биш. Нүгэлтэй хаан болно. Бүхэл үеэрээ там дулсан байна. Сиддарт. Энэ аав нь чамайг гай зовлонгоос хол байлгах гэж л ингэсэн. Гай зовлонг би харлаа. Энэ бол миний буруу. Хүмүүс надаас болж зовж байна. Хорвоод минь бэлгэн чиний гэм болог. Зүүн чин хийснээр чи хаан. Эсвэл баянч болно. Тийм бодоод эцэг чинь зарлиг буулгаж ядуу өвчтэй хөгших хүмүүсийг хотоос гаргасан. Биднийг хуурч энэ тамийн нүхэнд хорсон чамаас л болсон. Хонтайчаа. 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 Би хаан болохгүй. Гопа би Та юу ярина вэ? Би таныг дуутахад хариулахгүй байсан. Та тэгтлээ бүр бодолтой атчихж. би энэ олон асуултад хариу олохгүй байна. Хариуг нь олтол насгүй зэхгүй. Яава? Юу болсон юм бэ? Намайг ходол хоормгийн хан хүрээлж байж. Энэ хан одоо нурж байна. Хүүхэд байхад минь намайг гэрээс юр гаргадаггүй байсан. Яагаад гаргадаггүй байв? Учрыг өнөөдөр мэдлээ. Намайг төрөөд 7 хоногийн дараа ээж минь өвд болсон. Аршаа шийд. Намайг хаан эсвэл даянч болно гэж зүгнэж. Даянч болохгүй тулд хаантан хот барьсан. Тэр хотыг би харлаа. Энд тэндгүй зовлон уйгашгүй. Ятурл, өвчин, хөгшчүүд, эмэгтэйчүүд. Баян ядус гэж байхгүй. Амьдрал үхлийн л тойрог. Үхлийг бүгдийг авна. Баян ядуу байх нь хамаагүй.
Бид бүгд хөгшрөн. Ярман, цэрэг, худалдаачид дорд гаралтан. Хөгшин хүмүүсийн нүднээс би цөхрөл харсан. Тэгэд би төрсөндөө харансаж байна. Энийг амьдрал гэдэг юм бол надад ийм амьдрал хэрэггүй. Өөртөө бүх хатуу ханд хунтаач. Өөдрөг талаас нь бод. Та бодит амьдралыг хараад гэхдээ хайр үнэнд сэтгэлийг яахан мартва? Хайр сэтгэл бүгдийг эмчлэнэ. Гай зовлонд бид хатуучдаг. Гэвч хайр эд шидтэй. Алуу. Та миний амьдрал. Та надад хайртай. Би ч бас танд. Хайр бидэнд зовлонгод авах хүч чадал өгч байна. Би гониглах үедээ Рахул руугаа хардаг. Тэгээд гониглахаа болно. Хайр итгэл дэлхийг хөдлөгдөг. Тийм ээ. Та хаачих нь вэ? Рахулыг харъя. Миний гар танд хүрч чадна. Гэвч та яагаад улам холдно вэ? Би энд байна. Чиний хажууд. Гэхдээ би явлаа. Удахгүй ирнэ. Сидарт. Хонтаж. Сидарт. Намайг бити орхиж дээ. Сидарт. Хонтаж.
Ачаа. Та юу хийнэ вэ? Хөрхий минь тарчилж байна. Аман цангаж. Тэгээд би энэнд ус өгөх гэсэн юм. Гэтэл уухгүй байна. Наадах чинь ус уухгүй. Яагаад? Шавууд хүнтэй адил нэг нэгэндээ энершин тасдаг. Тэд ижил хосгүйгээр амьдрдаггүй. Ир галуу хэдийнэ өгсөн. Одоо эмэн ам тавьж байна. Шавууд хамт байдаг. Хагцан амьдрч чаддаггүй. Тэд зөвхөн хос ороод амьдрдаг. Тэгэхээр хамтдаа жаргавч эцэст нь үхэл. Ер нь тийм юм байна. Учирсны эцэст нь хагцдаг юм байна. Гопа. Хэлтэй. Энэ шууд өрөвдөмөр. Үлдсэн нь ижлээ үгүйсэр. Хүчлээ. Хайр эд шидтэй гэсэн. Тэгээд одоо яах вэ? Хайр мөнх бус юм байна. Жаргал богино. Харин зовлон урт. Учрал баттай бус. Хагцал бодит. Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидардын түүхий Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидардын түүх